Би одоо 1998-наас хийж ажиллаж байгаа. Манай компанид талхны үйлдвэрлэл эхлээд 10 хэдэн жил болж байгаа. Энэ буруудлахыг бол хийгээд 2 жил гарсан болж байгаа. Хамгийн гол нь буруудлахны онцлог нь бол одоо тэр буруутын одоо нутгаас их хөрөнгийн залж ирээд ингээд хийдэгтэй онцлогтой. Тэгээд юу яаж байгаа. Хөрөнгөө авч үлдээд тэрэн дээрээ нэмж сэргээгээл тэгээд хийгээд. Амжилтын ус гэдэг нь одоо хүн яг эрхэлж байгаа ажилдаа бол эзэн байж чадсанаар бол амжилт гаргах.